За үчимийн төргийн үзэгчтэй тэгэхээр Дотн Сүв ток шоуны маань энэ үчийн дугаар эхлэж байгаа. Үзэгч та бүхэнтэйгээ энэ үдэш за хүндэтэй чичнийгаа уулзаж байгаад туйлын баяртай байна. Тэгэхээр Монгол улсын хүний гавьяа тэмч за профессор Гівш Мамб Татсан хийдийн хамтлам нацаг төрж уралцсан ирсэн байгаамаа. Үчимийн төргийн танд. Баярлалаа. Урилгын маань хүлээж аваад нэвтрүүлэгт өрхө оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Нэрнээсээ ахуулаад тухайн хүний хувийн үзэл бодлыг хүргэхийг зорддог нэвтрүүлэг. Тэгэхээр мэдээж Дамдын сүрэнгийн нацаг дөрж гэж чухам 1975 оноос эхлээд одоо энэ отооч маран би энэ Эрдэм ухаан суралцж эхэлсэн гэж яригддаг шүү дээ тий. Энд дээр маш их бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ тухай бас эхлээд хоёлоо нутаг усныхаа тухай яриагаа сайхан эхлэв. Завхан аймгийн цагаан чулууц сумд төрж өссөн. Бид нэр бол аав ээжээс 10 хэдүүлээ. Тэгээ олвол одоо өсөж торинсон. За тэгээд аав ээж тэгэл нутаг орны одоо ач уян тэгэл бүгдийнх нь одоо Эрдэнэт хүмүүний төрлийг олсны ач гавьяагаар одоо бүгдээрээ сайхан эрүүл сарвал өсч бүгд л ажиллаж исэн газараа нэр хүндтэй. Тэгэл манай аавыг бол Дамдисран гэдэг л дээ. Гэхдээ манай нутгийнхан бол дамэж байгаа гэж дууддаг аав. Тэгж авгаач дууддаг. Тэгэл одоо дамэж байгаа хүүхдүүд л бол одоо бас нутаг орныхаа хүмүүсийн одоо дунд бол бас нэр хүндтэй. Ийм л байсан. Манай аав ээж хоёр бол ерөнхийдөө одоо олон хүнд тустай. Ер нь нөгөө өндөр ээж гэдэг шиг манай ээж бол ер нь олон хүний хоол цай бэлдэж үйлчилж тэгээд тэр их ажлыг одоо нуруундаа үрж үр хүүхдээ өсгөхийн хажуугаар одоо тэр хөдөө аж ахуй бид нар чинь тэр үед бол нэгдлийн малдаг байсан шүү дээ. Хөдөөний малч чинь манайх тэгэхэд нэг 800 орчим мал манай аав ээж хоёр малдаг байсан. Бид нар багтаа явахдаа тэгэл Эрдэм намын мөрхөөгөл явсан. Зундаа очиж л одоо тусалдаг тий. Бусд үед нь бол сургууль соёлгүй явждаг. Ингэж л одоо багтаа одоо хөдөө нутагтаа төрөлсөн. За уугуул нутгаар нь аваад үзэх юм бол сайн уян хам уян хушууч хэлсийн одоо гаралтай юм улсууд. Тий. Өнөр бол сайхан өссөн байх нь олоолаа өсөх юм бас жаргал гэж байдаг шүү тийм ээ. Тий. Бид нар бол яг ер нь тэгээд одоо дээр үед бид нар ч өсөж хахад ер нь нэг 3 настай болсон 4 настай нь бол дараачихынхаа дүүгээ одоо хүмүүжүүлээл те бас хараал туслаад ингээл явж исэн. Тийм учраас бид нар бас тэр айдлаар л одоо олон хүүхдтэй айлууд л тиймэрхүү маягаар л нэг нь одоо ах нь одоо дүүгээ хардаг те дүүн дахиад дүүгээ хардаг ийм маягаар л одоо өс төрсөн л та. Тэгтээ хамгийн гол нь эрүүл сарвал тэгээд бас эх орондоо их зүйлийг хийж бүтээх тийм сайхан хүмүүжил те авч тэгээд тэр үед бол бид нар ч одоо настай хүмүүсийн үгийг маш сайн авна. Настай хүмүүсээс бас эмээн те аав ээжийнхаа үгийг дагна. Аав ээжийнхаа үгэнд орно. Хий гэснийг одоо сайн хийж гүйцэтгэдэг байсан тэр одоо зан чанарууд бол өнөөдөр ч гэсэн амьдралд их тэрэг болж байна л да. Ерөөсөө л тухайн хүний өсөж хүмүүцэн гэрийн хүмүүжил гэдэг бол маш чухал юм аа гэдэг те. Таныг тэгж ярьдаг юм байлээ. Инженер хүн байсан гэдэг. Одоо 74 оноос эхэлж би усны гидэр техникээр суралцж ирсэн. Тэгээд би гидэр техникийн мэрэгжил эзэмшээд Хэнтийн хэрлэн баяуулааны одоо 160 мянган гагийн усалтын системийг анх улаан шугам тавиулаад тэрнийг бие дааж гүйцэтгэжээ. 2 жил одоо хийж манай бригад бол нэг 100-аад хүнтэй их том бригад байсан. Би тэр бригадыг удирдах. Тэгэхэд би 19-20 хүн залуу байлаа. Тэгээ яг 2 инженерийн орон тоотой ажиллах байсан боловч тэр үед инженерүүд бас дутагдaltaй байсан учраас шууд одоо сургуультай өсчөөд тэр ажлыг эхэлсэн. За тэгээд тэр ажлаа бол 2 жилийн хугацаанд бол улсад одоо онц үзүүлэлтээ хүлээлгэж өгөөд тэгээд тэр олон сайхан хамт олныг удирдах явсандаа бол бас бахархаж явдаг. Тухайн үедээ бол Монгол улсын маш том бүтээн байгуулалт байсан. Тэр үед одоо нийтдээ зуны одоо оюутнуудын ажиллаар бол 700 орчим оюутан тэнд очиж ажиллаж ялаа. Үнэхээр нүсэр том байгуулалт байсан. Хүч их зарцуулж ирсэн байх шүү. Тэр үед бол Монгол улсын усалтын системийн усны аж ахуй яам, усалтын
усны институт гэдэг бол том байгууллага байсан. Одоо ч гэсэн манай бидэнтэй ажиллаж байсан хамт олон энэ чиглэлийг бол их сайн одоо мэдж байгаа. Тийм утгаараа бол тэнд ажиллаж байсан. Тэгээд яг амьдралын анхны мэрэгжил бол усаар эхэлсэнд би бас бахархдаг. Дэлгшээж шүү дээ. Ягаад гэвэл хүн усгүй амьдрна гэж байхгүй. Энэ байгаль ертөнцийн ч гэсэн усан махбодоос одоо бас үүсэлтэй. Усан махбод бол бас байгаль ертөнцийг бий болгоход нь бол маш их үүрэг оройлтой байдаг. Тэгээд тэр ус гэдэг бол хүний амьдралын болоод хүний биеинд бол маш чухал байр суурь үзэлдэг учраас тэр сайхан мэрэгжлэр ажиллаад тэгээд тэр залуу байхдаа олон хүн удирдах ажлын гараагаа хийжсэн явдал бол амьдрал бас тохиолдох тийм олон сайхан үйлс бол биш гэж бод. Би бол их азтай. Тэгээд тэндээсээ бол 1980 онд шашны их сургуульд орж одоо лам буйны мөрхөөж одоо явсан. Тэрнээс өмнө бол 1975 онд би анх одоо өөрөө энэ төвд Угарж Монгол өчгийг бие дааж сурж байгаад оюутан байх үедээ тэгээд анхныхаа багштай уулзаад л тэндээс энэ Монголын уламжлалт ангаах ухаан, зурхай ухаан, буддийн одоо зарим одоо оюун санааны болоод хүний тусыг одоо яаж бүтээдэг гэдэг номыг багшаасаа одоо анх 75 оноос хойш заалгаж тэгээд тэр сэтгэлээр цаашаа бол одоо ингээд энэ буйны зам мөрөөр одоо явсан. За бага наснда бол ер нь энэ Бурхны номонд ямар юм бичсэн байдгийг бол гэдгийг хувь хүнийхээ хувьд их сонирхож энийг дотроо их бодож явсан. Бахаасаа л их бодож байсан юм шиг. Тэгээд бол 10 хэдэн настайгасаа л тэрийг их боддог байсан. Тэр чинь коммунизмын үе шүү дээ. Хинч шаардаагүй, хинч надыг болгож зөвлөөгүй, өөрийнхөө сэтгэл зүрхийг дагаал. Тэгээ одоогор бол тэр буйны тавилан байсан. Урдын сайчуулын ерөөл буян байсан гэж боддог. Тэрийгээ дагаал одоо явсан гэж одоо ойлгодог. Таны өгсөн маш сайхан сонирхолтой ярилцлагууд байдаг л да. Сэтгүүлчүүлгэнтэй ярилцсан. Тэгээд тэрэн дээрээс надад нэг зүйл их таалагдчихсэн. Хамгийн их хүч энергийг одоо өгдөг бол тарны ёсон гэж хэлж болох юм аа гэд тэгсэн байсан. Энэ тухай та бас гоё үзэгчдэд тайлбарлаад өгөхгүй. Тийм тэгэхээр энэ Бурхан багш номоо номлоод тэгээд одоо бас 3000 жилийн тэртээ номоо номлжээ. Тэгээ номоо номлож одоо энэ их хөлөгний болоод баг хөлөгний номыг номлосон. Тэгээд энэ одоо 3 аймаг савын номыг одоо номлосон. Тэгэхдээ энэ дотор бол их хөлөгний шашин тэр тусмаа одоо тарны шашны тухай бол номыг бол номлосон. За энэ ном бол үнэхээр одоо Бурхтын одоо айлддаг ийм одоо чухал одоо ном юм байна л да. Тэгэхээр энэ номыг бол монголчууд олон зууны турш судалж тэрнийг одоо авч судалсныхаа үр дүнд бол нийт иргэдтэй яаж одоо туслах вэ? Тэр тарны шашны тэр хүчийг ашиглаж одоо яаж туслах вэ гэдгийг бол шийдсэн байна. Тийм учраас бол их сайн одоо лам ховргууд энэ тарны шашныг судлаад тэгээд тэр тарны хүч хүнийг одоо хамгаалдаг тэр олон одоо сайн талыг нь бол ард түмнийхэн дайлангуй нийгмийн байдал нь бол оруулж ирсэн юм билээ. Тэр нь яаж ийнэ вөхтөр эхлээд тарны тухай ард түмэнд номлодог байж. Тэгэхээр тэрийг одоо нэг хоосон сүжгээр биш бодиттой суурьтай онлын үндэстэй одоо ийм мэдлэгийг авсны үндсэн дээр хүмүүс бол тарныг одоо уншиж ингэж одоо явж ирсэн түүх Монголын нийгэмд бол байсан хэдэн зууны турш ингэж ирсэн түүх байна. Тэр нь яаж ирсэн бэ гэхээр дор хаяа тэр тарны шашныг одоо судлаад тэгээд тэр тарныг уншиж явахад аливаа нэгэн өвчин зовлон тэгээд одоо амьдралд нь тохиолдог муу барцал саадууд, гариг эрхсийн нөлөөлөл, тухайн хүний жил устай холбоотой сөрөг үр дагаврууд энэ бүгдийг бол хамгаалдаг ийм одоо хүчтэй хамгаалагч. Тарныг уншиж явсан хүний сэтгэл аяандаа зөөлөрдөг. Тарин уншиж явсан хүний сэтгэл
одоо нин жасрлын сэтгэлээр баялаг болдог. Нүгэл хилэнц нь бол нэмгэрэн одоо барагддаг. Тийм учраас бол тарныг бол монголчууд бол бүр гэрийн тийм үе удмын сургалт болгоцсон байсан юм. Тийм шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол одоо би хүмүүстэй уулзаад ингээ ярихад л хүмүүс зарим тарин мэддэг, уншдаг хүмүүс байна. Тэгэхээр та одоо энийг хаанаас сурсан бэ гэхээр манай эмээ өвөө зааж өгсөн гэж байна. Тэгэхээр эн чинь бол нэг удмын ийм тарины их жүд дамжлага бол тэр удамд одоо явж байна. Тэр удам тэр жүд дамжлагыг хадгалаад явна гэдэг бол тэдний удам угсаа дараа үедээ бол их улам сайн удам угсааныхан бий болох. Тэнд одоо сайчул одоо төрж явах энэ шалтгаан нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. Монголын үндэсний радио ирж байна. Улаанбаатарт 11 цаг. Өвөөгөөсөө сурсан хүн бол эмээгээсээ сурсан хүн бол эмээгийнхээ ачийг, өвөөгийнхээ ачийг бодоход тэрийг дурсахад тэр заагаад өгсөн тарныг уншаад явж ийн гэдэг бол тэр хүнд маш их үеиг өвөөтэйгээ уулзсан шиг, эмээтэйгээ уулзсан шиг те эмээгийнхээ ачийг бол би хариулж явна да гэж одоо бодох өөрөөрөө бахарх ийм одоо ач тустай. А тэрнээс гадна бол ер нь тарныг одоо уншиж явахад бол тухайн одоо хүн гэгээрэлд хүрэх зам мөрөө одоо хийж байгаа юм аа. Тэгэхээр бол судрын ёсоор одоо гэгэрдэг нэг гэгээрэлд хүрдэг ёс байна. А тарны шашны ёсоор одоо гэгээрэлд хүрдэг одоо ёс байна. Тийм учраас монголчууд бол энэ судар тарны шашныг бол энэ тэнцвүүхэн авч үзэжсэн нь бол хүн болгоны сонголт бол нэгэн тарны замаар яваад одоо бурхан болох боломж ихтэй юм байна. Нөгөө нэг хэсэг нь бол судрын ёсыг дагаж явж байгаад дахиад тарин судрынхаа ёсыг бол хослон барилдуулаад ингээд одоо бурхан болох ийм одоо боломж байдаг юм байна гэдэг мэдсний үндсэн дээр энэ бүгдийг бол энэ тэнцвүүхэн авч одоо судалж исэн. Тэгээ бүр тэр тарны шашин айл болгоны гэрт байсан гэхтэр л үнэхээр одоо буянлаг агуу байсан баг. Тэгээд тарин уншиж байгаа хүн бол олон юмнаас хамгаалагддаг. Тэгдэг шүү дээ. Тийм учраас бурхны номонд болоод энэ ангаах ухааны номонд бол эмчийн тэр ёс зүйтэй холбоотой номон дотор ч гэсэн байж байгаа. Ер нь эмч хүн ч гэсэн өөрийгөө хамгаалахад сахиус таринтай бай гэдээ одоо бүр заасан байж. Эмч ч гэсэн ингээл яг үнжинтэй олон туслаад явж байгаа боловч цаагуур нь бас эмчид өөрт нь нөлөөлдөг тийм сөрөг муу хүчин зүйлүүд бол бас байна. Тийм учраас эмчийг ч гэсэн эглийг ч гэсэн та бол ер нь одоо таринтай бай, сахиустай бай, өөрийгөө хамгаалдаг юмд одоо сураа. Тарныг уншаад тарны хүчийг аваад байж байгаа хүнийг бол нян вирус ч гэсэн хорлдог. Энэ бол баталгаатай. Тэгээ энийг яг шинжлэх ухаан судлахгүй юу? Судлаад үз. Хэдэн зууны дараа миний энэ хэлж байгааг одоо ойлгож үний юм байна гэж нэг өдөр бол батлана л да. Шинжлэх ухаан юмыг батлах. Тэгтээ бурхан ч гэсэн бас тэгж л айлцсан. Энийг бол судал. Тэгээд энэ эцсийн эцтэй яг үнэн гэдэг сургаалтай бол яв цав одоо тохирдог юм аа л гэсэн. Өвдсөн үедээ юм уу айсан үедээ өөрөө дотроо нэг заавал нэг таринтай байх хэвээр тий хүүхд рүүгээ ингээд нэг уншчихдаг. Яг сэтгэлээд байгаа ч юм уу гайг болчдаг юм шиг санагддаг л да. Үнэхээр бас нэг яг энэ байдал нь бол өнөөдрийг хүртэл манай Монголын ард түмэнд бол уламжлагдаад явж байгаа хүн болгон дотроос нэг таринтай байгаа хаа гэж. Тэгэхдээ ер нь Монголын ард түмэн бол хуучин уугуул одоо тарны шашинтай байсан учраас бас тэр жүд дамжлага бол хүмүүсийн сэтгэлд байна. Нөгөө нэг талаараа бол ерөөсөө эрдэнэт хүмүүний төрлийг олсон хэн боловч тэр хүнд нэг буйны сэтгэл байдаг. Бурхан болох сэтгэл байдаг учраас тэр сайн одоо тарны шашинтай юм уу,
сайн үйлдэл уучрах тавил нь байж байгаа маа. Ааха. Тэр үндэс их усүр нь байна шүү дээ. Тэгэхээр тэрийг хөгжүүлэх хэрэгтэй. Тэрийг жоохон хөгжүүлээд өгөх хэрэгтэй. А тэрнээс л бол яг нэг одоо өөрийн чи хэлж байгаа шиг тийм байна шүү дээ. Яг нэг хэрэгцээний сүжигтэй байна. Одоо бурхнаас нэг хэрэг болсон үедээ нэг юм гуйчаад Өвдсөн үедээ ч юм уу? хэрэг болоогүй үедээ бол бурхан хамаагүй ч юм шиг тэр их тарин хамаагүй ч юм шиг бол байж болохгүй. Ягаад гэвэл хорлогч бол цаг минут жил ус бүгдийг дагаж хорлож идэг. Тийм учраас тэрний эсрэг нь бас яг тэрэн шиг нь хариу барьж явах хэрэгтэй. Тэгжээж тэр хүн амар амгалантай амьдарч явдаг. Тэгэхгүй бол тэр хорлогч нар бол чи яг одоо амарж байгаа юм байна шүү дээ. Тарнаа уншихгүй. За би чамайг одоо хорлохгүй нэг орхичий да гэхгүй л дээ. Тийм учраас бол альва нэг одоо тарны хүчийг авна гэдэг бол тогтмол сайн унших хэрэгтэй. Тэгээд тэр тогтмол унших тусам хүч нь нэмэгддэг. Хүч нь нэмэгдснээрээ бол өөрийн чинь бол танай гэр бүлийг хамгаалах энэ одоо хүч чадал нь бол илүү байна. Тэгээ би тэгээд бол тэр Очирваа нурхны номын чуулган гэсэн номонд энэ талаар бол сайн бичиж өгсөн байж байгаа. Ард иргэд тэрийг авч уншаад бас нэг Очирваа нурхантай ер нь яаж одоо монголчууд холбогдсон юм бэ? Ер нь Очирваа нурхнаа нэг яаж мэдэх, ойлгох ёстой юм бэ гэдгийг бол тэндээс аавна. Тэгээд одоо энэ тарны их хөлөгний энэ шашны энэ нууц өвцийг бол одоо Очирваа нурхан бол яг одоо нэг ёсны барьж энийг одоо харгалзаж амьтны тусыг бол сайтар одоо бүтээж юм л да. Тийм учраас бол энэ нууц тарны шашинтай уулзаж очирсных бол монголчууд Очирваа нурхантайгаа бол бас холбогдох хэрэгтэй. Тэгээ ер нь түүхэндээ ингээд аваад үзэхэд бол төвдүүч гэсэн энэ судар тарны ясыг одоо судалж ирсэн. Тэгэхдээ төвд монгол хоёр хүн ингээ байлаа гэхэд тарны шашнаар ороод явсан монгол хүн бол илүү одоо хурдтай тэр гэгэрл тэр эд шидийг бол товлдог, олдог. Тэр нь яаж ийн нөхдөр монголчуудын уугуул одоо өөрсдийнх нь харж явдаг бурхан шүтэн нь бол Очирваа нууцын одоо шашныг барьж байгаа эзэн Очирваа нурхан байдаг учраас монголчуудад нэг тийм ялгууртай бас нэг тийм хүч байна. Сайн юмыг зориод сайн тарныг бүтээг гэд ингээ бясалгал номонд суух юм бол хурдан тэр үе шатуудын дамжаад одоо цаашаа одоо сайжирчдаг нэг ийм одоо уугуул тэр монгол хүний генд одоо нөлөөтэй нэг бурхан гончиг сүмийн нэг адис жанал байна. Эрүүл байх нь хүний бие сэтгэл бол бодол санаатай шууд холбоотой гэдэг шүү дээ. Бурхан юу гэж айлцсан гэхээр 6 зүйлийн хамаг амьтан бол энэ өвдөж зовж байгаа дахин төрөл аваад байгаа энэ гэгэр чадахгүй энэ хідэн галуу дамжид төрөл аваад байгаагийн шалтгаан бол ганцхан байна гэсэн. Тэгээ ганцхан ямар шалтгаан байна вэ гэхээр энэ бол майрыг одоо мунхаг Нисванысын сэтгэл байна л гэж байна. Нисванысын сэтгэл. Тэр мунхагийн сэтгэл байгаа цагт бол тэр ганц шалтгаанаасаа болоод нэг төрлөөс нөгөө төрөлд дамжаал гэгэрэлд хүрч чадахгүй тэр олон төрлийг дамжиж олон галуу дамжиж одоо зовж шаналх ийм одоо учир шалтгаантай байна. Тийм учраас ерөөсөө л 6 зүйлийн хамаг амьтны нийт одоо зовлонгийн үндэс нь бол ганцхан байна гэхээр тэр бол бүгдээрэнд нь нөлөөтэй майрыг Нисванысын мунхагийн одоо энэ сэтгэл байж байгаа. Нааш нь бүр татаад ингээд ойрын холын шалтгаан гэдэг нь бол мунхагийн сэтгэл байна. Ойрын шалтгаан гэх юм бол хүсэл тачаал уур хилэн мунхагийн одоо сэтгэл байж байгаа. Тэр сэтгэл бол бас түгээмэл боловч одоо бидний өвчнийг үүсгэж байгаагийн бас ойрынх нь шалтгаан нямаа гэж одоо айлтдаг. Тэгээд тэрийг дагаад хүний одоо хий шар бадган 3 тэндээс одоо эрүүл байж байгаа хий шар бадганыг өвчтөй болгоход нөхцөл нь болж шалтгаан нь болж хорлож байгаа юм бол хүсэл тачаал уур хилэн мөнхгийн одоо сэтгэл. Бадгана гэдэг нь тухайн хүний. Тийм бадгана гэдэг нь бол энэ уламжилт ангаах ухаанд одоо авч үздэг нэг өвчний нэр томьёо байж байгаа. Өвөрмөс нэр томьёо. Тэгэхээр энэ бүгдийг одоо бид нэр сайн мэдсэний үндсэн дээр тэгээ энэ юутэй холбоотой вэ нөхдөр хүнд бол бие болоод сэтгэл гэсэн хоёр чухал одоо зүйл хоёулаа одоо арга бүлгийн
үүднээс оршин тогтножиж бид бол өнөөдөр амьдарч явж байгаа. Өнөөдөр анагаах ухаанд биеийг нь бол анагаах эдгэрүүлэх талд бол эхэлж хармаж байна л да. Тийм. Сэтгэлийн анагаах, сэтгэлийг нэрүүлжүүлэх, тэр өвчнийг үүсгээд байгаа гол үндсэн тэр сэтгэл рүү н орж эмчилдэг эмчийг бол уламжилт анагаах ухаанд бол тэнцвэргүй эмч гэж авч утсан байдаг. Тэр тэнцвэргүй эмч бол биеийн өвчнийг эдгэхээс гадна сэтгэлийнх нь бол тэр нисванисийн сэтгэлийг ангааж чаддаг эмчийг тэнцвэргүй эмчийн ангилалд одоо авч утсан байдаг. Тийм учраас аливаа нэгэн эмч бол хүнийг ангаахтаа биеийнх нь өвчин зовлон одоо ангаахаас гадна тэр хүний сэтгэл рүү н орж чаддаг байх хэрэгтэй юм байна. Тэр сэтгэл рүү орж чаддаг байхын тулд эхлээд өөрөө буянтай байх хэрэгтэй. Нөгөө нэг талаараа бол тэрийг зүгээр ингээд эглийн дүрээр дарж чаддгүй юм байна. Зүгээр байж байгаа л одоо дор толмоо хоёр би чиний нисванисын сэтгэлийг арилгаат хийдэ гэж чадахгүй. Тийм учраас бол тэр нисванисын сэтгэлийг арилгахын тухайд өөрөө бясалгалд их сайн суусан байх хэрэгтэй. Яг одооны энэ гадуур байгаа тэр амьтдыг хуурж мэхлээд оюун санааг нь өөрчлөөд байгаа бясалгал биш шүү. Энэ бол Бурхны их гүлгний болоод тэр ёсоор заасан бясалгалыг хийж байгаа юм бэ. Тэр бясалгалаар явж ээж өндөр хэмжээний бясалгалын өндөр хэмжээний шатанд очиж өөрөө нисванисын сэтгэл нямангоосоо салж ээж тэрнийг барагдуулж ээж эргээд тэр хүчээрээ тэр хүний өвчнийг үүсгээд байгаа нисванисын муу сэтгэлийг авардаг юм аа. Тийм учраас бол энийг хийхийн тухайд олон жилийн бас хүч хөдөлмөр бясалгалын хүч бол хэрэгтэй. Тийм ч учраас ард иргэд өөрөөсөө ч гэсэн энийг бол бас хийгээд явах болцоотой шүү. Тэгэхдээ бясалгалыг бол заавалчгүй тэр ном мэддэг лам багшаар өдөрдүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол сэтгэлээ буруу удирдсанаасаа болоод одоо нэг ёсны оюун санааны хомсдолд орж ийн. Тэрнээсээ болж дахин одоо бүр өөрийгөө одоо шаналгаж өрөөлийг шаналгаж байгаа юм энэ нийгэмд бий болчиход байна. Тийм учраас бясалгалыг бол тэгж хүн болгоно их удирдаад чиглүүлээд бүгдийг одоо гэгэрэлд болгоод байгаа юм байхгүй шүү. Ямар нэг буруу юм яваад байгаа Монгол улсад. Маш олон одоо нөгөө бясалгалын төвүүд гэж байна да. Тий. Тэнд очиод бие сэтгэлээ ариусгах хэлэх нь за бясалгал хийснээс зарим тохиолдолд хоолны одоо нөгөө дэглэн барих ч юм уу тиймэрхүү бясалгал байдгийм байлээ. Энэ бол бас таны одоо энэ яриан дээрээс би бол ойлгохдоо бас гэж нэг хүн болгоо очиод бясалгалах хийх хэрэггүй байна л гэж ойлгоод байна. Гэхдээ тэгээд хамгийн гол нь хэрэгтэй гэдгийг бүгдээрээ мэдж байна. Одоо бол хэрэгтэй гэдэг талаас нь ингээд жоох яриад ирэнгүүт яг нөгөө эсрэг тал нь болохдоор хэрэггүй бясалгал заагаад их юм. Хүнийг одоо оюун санаагаараа өөрөө тэрийг удирдах чадахгүй. Ямар шатандаар очиод бясалгал хийгээ явж байхад ямар сэтгэл орж ирэхтэр нь ямар номын одоо үндсэлтэй тэрийг арилгаж дараачийн шат руу ордог гэдгийг тэр нарийн бясалгалын юм нь бол явахгүй байгаа учраас зүгээр л одоо за чи бясалга ингээл за чи одоо уйл тэрнийг сана. Энэ бол ямар бясалгал байдаг юм. Ямар ч бясалгал биш. Хүний сэтгэлээр тоглосон л одоо иймэрхүү нөхдүүд ер нь эцсийдээ ер нь энэ юм болох хэрэгтэй. Хүнийг хорлож болохгүй. Би эмч хүнийхээ хувьд ингэж хорлогдсон хүмүүс мань мэтээр одоо эмчлүүлэх гээд тэр зовлонгоо эдлээд явж байна. Тийм учраас хэлж байгаа. Энэ анагаах ухаантангууд хэлэх хэрэгтэй. Ийм хүмүүс энэ эмчнэр дээр зөвхөн надаар биш бусад эмчнэр дээр очиж байгаа. Тийм учраас бол энийг цаана хийгээд байгаа нөхөр чи ч гэсэн өөрөө ном мэддгүй юм байна. Чи ном мэддгүй гэж наад хүний харин бясалгал хий гэсэн сайхан сэтгэл дээр нь битгий тоглол доо. Тэрнийг мэддэг хүнтэй нь уулзуулах талд нь чи туслаадаг бол харин чи буян болно. Тэрээс чи өөрөө ч бясалгалж чаддгүй юм байна. Өрөөлөгч бясалгалаар удирдах чаддгүй юм байна. Тийм учраас энийг болоо. Хүнийг тэгэж хорлоод явах вэ. Одоо бидний хуучин ярьснаар тэр хүн чинь шар адны эмнэлэг рүү очиж шүү. Оюун санаагаараа идэхгүй тийм хүнд байдал тэр хийнүүдээ одоо хямруулад ингээд тэр олон хийг хямруулснаасаа болоод эргээд эрүүл мэндэд нь бол маш сөрөг нөлөөтэй болчиход байна. Настай улсууд цагаан хоолнд орж ийн. Тэгээс үүлдээ уургийн дутагдал болоод одоо амь насаа орхиж байгаа хүнийг ч одоо харж ил байна. Тийм учраас энэ бол нэг зөв юмын тухай сонсонгуудаа буруу удирдах явчих. Бясалгал хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ тэр бясалгалыг одоо хамгийн сайн сургаж бий болгодог тэр зүйл бол яг үнэн чанартай буддизмд байгаа.
буддизмээс өөр илүү гарах тийм том бясалгал бол байхгүй. Энэ бол баталгаатай. А нөгөө нэг талаараа бол яаж ийн өгтөр эний чинь бясалгал суулгахын тухай тэр хүнийг дор хаяж хэдэн жил номжуулдаг байхгүй юу? Тийм учраас энэ лам нар яагаад эний чинь их ингээд тэр болгон эдгээр шиг ингээд одоо явахгүй байх гэдэг чинь тэрнийг удирдахад маш их хүчтэй өөрийнх нь чадал хэрэгтэй. Дадлаг хэрэгтэй. Тэгээ тэр одоо 100 шав байлэхэд 100 шав бол 100 өөр одоо төвшнөөр явах хэвээр. 100 өөр төвшнөөр. Тий. Тэгж болгон өөр тий. Тэгээд ирэхэд бол аяанда ингээд тухайн үеэр нэгдээд ирэх ийм хүмүүстэй гарна. Одоо ямарваа нэгэн салбар дээр ямарваа нэгэн зүйл дээр зарим нэг тал нь хөгжүүлэх гээд байгаа, зарим нэг тал нь өөр талаар гуйвлагч гэх юм зүйлүүд байдаг л да. Жишээ нь одоо манай уламжлалт хангах ухаан гэж байна. За Монгол улсын уламжлалт хангах ухаан гэдэг бол маш том зүйл байна. Ярихад бол маш их цаг хугацаа орох. Гэхдээ энэ дээр бас нэг бодлын манай уламжлалт хангах ухаан бас хөгжсөн. Нөгөө тал дээр бас нэг жоох утгатай байдгийн болов уу гэж боддөг юм штэ. Тэр ихтэй баярлалаа. Өөрөө одоо Монголын уламжлалт хангах ухаан бол маш том зүйл байна гэж хэлж байгаад бол талархаж байна. Энэ салбарт бас нэг бас сайн юм хийчих гэж зүтгэж яваа хүний хувьд бас ийм үг сонсох сайхан байна. Нэрээ. Гэхдээ энэ яг таны хэлснээр бол 1921 оноос хойш 30 хэдэн оноос хойш юм л яриад байх шиг. Заримдаа тэгж сэтгээд байна. Яг үнжинэртээ та нарын үеийнхэн ч гэсэн тэгж л бодож байгаа. Тэгтэл тэрнээс урагш нь харал да. Тэгэхэд бурхтууд юу гэж альцсан гэхээр өнөөдөр шинжлэх ухаан бол одоо 50 сая жилийн өмнө ч юм уу 40 сая жилийн өмнө одоо хүн үүсчээ, тэгжээ, ертөнц үүсчээ гэж байна. Гэтэл бурхтууд юу гэж альцсныг би хэлээд өгье. Бурхтууд энэ гариг ертөнц манай энэ замбуулийн ертөнц үүсэх тэгээ үүссний дараа амьдрал бий болсон тэр үеэс бол өнөөдрийг хүртэл 55 их галвын дэртэй гэж байна. 55 их галвын дэртэй энэ бидний өнөөдөр энэ замбуулын энэ ертөнц бол үүсэж буй болжээ. Тэр цагаас хойш эм заслын ухаан үүссэн гэд бурхтууд айлцсан. Тэгэхээр энэ ангах ухаан хичнээн одоо тий урт хугацаа бай. Тэгэхэд юу яаж байгаа шүү дээ. Тэрийг одоо орчин цагийн тоонд аваад үзэх юм бол 6.8 дүнчүүр гэж байгаа байхгүй. 6.8 дүнчүүр нэг дүнчүүр чинь бол 100 сая штэ. Тэгэхээр 6.700 сая одоо тий ийм хэмжээгээ дахиад 55 их галбаараа үржүүлээд үзэхдээ юу ямар тоо гарах вэ? Тэгэхээр шинжлэх ухаан өнөөдөр энийг нээж чадаагүй байна. Тэгвэл бурхтууд бол ингэж альцсан байж байгаа. Шинжлэх ухаан урагшаа явах тусам энэ рүү ойртох байлгүй гэж бол би бодож байгаа. Тэгээд тэрийг бол баталгаатай номонд одоо бичсэн байгаа. Тэгэхээр энэ ангаах ухаан өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд бол бас тодорхой хөгжиж байна. Одоо бол Монголын уламжлалт ангаах ухаан бол төрийн бодлоготой за эрүүл мэндийн хуулинд одоо бас заалт хүчин төгөлдөр байж байгаа. Эмнэлгийн хэрэгслийн одоо хуулинд байж байгаа гэд шаардлагатай холбогдлолтой бүхэл хуулиудад бол эрх зүйн хувьд бол нэлээд одоо олон зүйл байж байгаа. За 2018 оныг хүртэл манай эрүүл мэндийн яамнаас бол уламжлалт ангаах ухааныг хөгжүүлэх юм хөтөлбөр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд манай Монгол улс ч бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 192 орноос бол уламжлалт ангаах ухааны төрийн бодлоготой 26 орн байдгийг манайх бол нэг нь байж байгаа. За тэгээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай бол Монгол улс уламжлалт ангаах ухааны чиглэлээр бол нэлээд одоо хамтарч ажиллаж тэр олон улсын үйл ажиллагаанд бол байнга одоо оролцож ингэж явдаг. За Отч Марам дээд сургууль бол 1991 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл одоо уламжлалт ангаах ухааны жинхэнэ одоо цэвэр мэрэгжлийн энэ эмчнэрийг бол 20 хэдэн жил одоо бэлтгэлээ. За энэ ангаах ухааныг одоо ингээ хөгжих явцад бас буруу сөрөг үр дагаврууд бол бас байх. Тэр нь яаж ийнө вөхтөр нэгдүгээр гаднаас одоо уламжлалт ангаах ухааны эмнүүд бас чанаргүй юм орж ирэх. Гаднаас уу? Тий, гаднаас орж ирж байгаа. Дайлангаа хуучин өвөр Монголоос бол их орж ирж байсан. Одоо ч гэсэн энэ бас орж ирж байна. За тэрнээс гадна бол
бас яг ижил төсөөтэй юм шиг одоо ийм эмнүүд бол орж ирэхий. За тэгээд энэний хажуугаар бол яаж яах вэ гэхээр зарим одоо сургалтын байгууллагууд бол сургалтыг одоо бас чанарын өндөр түвшинд одоо явуулж чадахгүй байж байгаа асуудалч байна. Сургалтуудад. Ааха. Энэ бол одоо Монголын анагаах ухааны хөгжилд бол бас сөрөг үр дагавар авчирдаг. Нөгөө нэг талаараа бол Монголын төр засаг нэг зүйлийг сайн анхаарч авч үзэх ёстой л дээ. Дэлхий дээр байж исэн хамгийн хүчрхэг 3 орны анагаах ухаан гэж яригддаг байсан. Тэр нь бол нэг нь аюурведийн анагаах ухаан, нэг нь Яттын анагаах ухаан, нэг нь бол дагсаг Монголын анагаах ухаан гэж одоо түүхэнд алдаршиж үлдсэн байж байгаа. Дагсаг Монголын анагаах. Тийм, дагсаг гэдэг нь одоо тухайн нэг Монголын үеийн одоо ханилгууд үндэсний ясны нэрээр нэрлэж исэн монголчууд юм билээ. Тэгэхээр энийг бол дэлхийн түүхэнд ингэж үлдээсэн байгаа учраас бид бол энэ анагаах ухааныг бол цаашдаа өнөөдрийн 21-р зуун дараагийн зуунд дэлхийн анагаах ухаан болохын төлөө мэрэгжлийн хүмүүс нь ч одоо итгэх зүтгэлтэй зүтгэмээр байна. Төр засаг энэ дээр анхаарад энд хамтраад одоо зүтгэмээр байгаа. Монгол улс бол энийг хамгийн амархан хийх боломж их байна. Яагаад гэвэл одоо уламжилт анагаах ухааны маш нарийн мэрэгжлийн өндөр мэрэгжлийн хүмүүсийг бол бид бэлтжлээ. Боловсон хүчингүүд нь байна. Нөгөө нэг талаас бол Европын салбар шинжилгээ ухаануудыг чиглэлд нь үзсэн бас мэрэгжилтэнгүүд Монгол улсад байна. Тэгэхээр энэ олон сайхан өндөр мэрэгжлийн мэрэгжилтэнгүүд ёстой тэр нэгдэд тэр шинжилгээ ухааныхаа салбар дээр одоо нэгдээд тэгээд тэн дээрээ ёстой нэг за Монгол улсынхаа энэ анагаах ухааныг бид судлаад энэгээр дэлхийд гарах юм байна гэдэг бодлогоо бариад ингээд нэг 5 жил хамгийн наад нь 3 жил 5 жил цаатал нэг 7 жил ч юм уу зүтгэхэд нэг өдөр Монгол улс дэлхий рүү гарна. Энэ бол баталгаатай. Ойрхон байна. Хүлээж авах хөрс нь бий болцсон. Гаднаас бас нөгөө яг манай уламжлалт анагаахтай холбоотой тангууд бас им орж ирдэг юм байна шүү дээ, тий. Энэ дээр бас гайхаж байна. Тэгэхээр нөгөө ими хэрэглээг иргэд бас өөрснөө бас нэг жоохон сонгож солих. Харин одоо нэг хүнийг 20 хэдэн жил бид нэр ингээд нэг юмыг одоо яг тэр уламжлалт анагаах ухааныхын ёс зүйтэй холбоод өгсөн хэмжээгээр нь жор түүхийд орж байгаа орц ноором тэр юм бариад үүлийн үрийнхээ хуулинд захирагдаад үнэнч те манай номонд юу гэж хэлсэн гэхээр эмийн жорыг дутаах эмийн одоо түүхийдийг буруу авч хэрэглэх ингэх юм бол та бол 9 цаг усын үхлийн хамгийн түрүүчийнхэн шүүгээд ингээ бурхайлтцээ. Тэгэхээр бид нар бол тэр хуулиа тэр үүлийн үрийн хууль тэр бурхны зарилгыг бол дагж нэгч тийм муу муухай юм хийхгүй. Энэ яваанаас тэгэл дараа төрөлдөөч тэгж хийхгүй. Тэгэхэд хажуугаар нь яаж ийн вөхтөр өвөр Монголоос жорон дутуу, орцсон дутуу, чанаргүй нэг хэсэг тийм Монгол эмийн юг бол 90 оноос хойш та үнэхээр одоо замбраагүй явсан шүү дээ. Тэгээ би тэрэнд юу гэж харамсдаг вөхтөр? Тэгэхээр тэрнийг уусан хүмүүс энэ Монгол юм уула идэгдгүй юм байна гэд дахиад нөгөө нэг Монгол анагаах ухаанаа сэргэж хөгжүүлэх гээд нэг хэсэг нь явж хахад нөгөө хэсэг нь зүгээр нэг хэдэн 5 төгрөг бодоод бизнес суулгаад. Ингээд бизнес суулгаад ингээ хийчихтар чи ер нь бас хэцүү шүү дээ. Тэгээ өвөр Монголд болоод энэ урдаас орж ирж байгаа зарим өмнөч юм бол орц нь бол 1 тонн гэхэд бараг нэг атга юм байгаа шүү дээ. Тэгээ тэр нөгөө нэг атга хэмжээгээр буцалгаа ч юм уу уудаг ийм том хэмжээгээр уудаг юм нүдэж ягаад. Тэгээд жижигхэн одоо Монголын нөгөө тунгийн хэмжээгээр өгтөр тэр хүнд чинь бол их ашигтай байна шүү дээ. Тэгтээ нөгөө хүний өвчи идгээгүй нөгөө хүү яасан гэхээр Монгол юм уугаад идэгдгүй юм байна гэд Монгол юм дахиад тэр хүн хандахгүй шүү дээ. Иймэрхүү муухай сөрөг үр дагавартай юм бол энэ салбарт байсан. Одоо ч бас харьцангуй жоохон багассан. Бас энэ чиг хяналтын байгууллагууд бол бас энийг чинь олж илрүүлээд мэдээд байгаа байхгүй юу? Тэгээд тун удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Монголд үндэсний маань газууруулах чимийг хонжил гэдэг байгаа шүү дээ. Энэ тал дээр та бас нэг мэдээлэл хөргөөлвөл. Ямар ч жил гарсан байлаа гэсэн монголчууд өөрсдийнхээ одоо бэлэг дэмбэрлэлээр хүлээж авах хэрэгтэй. Ер нь сайн ерөөл сайн бэлэг дэмбэрэл бол
муу юмыг одоо буцаадаг ертөнцийн бас нэг зам байна. Тийм учраас бол тодорхой тэр одоо галзууруулах, согтууруулах гэдэг ингээд нэрнүүд байгаа. 60 жил болгон өөрийн гэсэн нэртэй байж байгаа. Тэгэхдээ тэрний цаана бол тодорхой бас утга мөн чанар бол агуулгадж байгаа. Гэсэн хэдий ч гэсэн монголчууд энэ сар жилээ бол угтаж авахтаа өөрсдийнхээ буян номыг одоо сайн хийх хэрэгтэй. Тэгээд ер нь энэ жилд бол одоо осол аваар гэмтэл эрүүл мэндийг их сайн анхаарах ийм одоо жил байгаа гэж бодож дор бүрэндээ өөрсдийнхээ одоо жилийн засал номыг одоо сайн хийх хэрэгтэй. Осол аваараас болгоомжлох хэрэгтэй. Бас байгалийн зарим үзэгдлүүд одоо буй болох ийм юм байж байгаа. Гэхдээ тэр чинь ертөнцийн тухайд ярьсан болохоос зөвхөн нэг Монголын тухайч биш дээ энэ. Одоо календар гаргачихтар яг л Монголын юм яриад юм гэж ойлгож болохгүй л дээ. Энд чинь зурхай гэдэг чинь гарыг ирэхсээр тэнд ч гэсэн нар гардаг, энд ч гэсэн сар гардаг л үстэй тий. Тэгэхээр эн чинь ертөнцийн тухай юм ярьж байгаа. Тэр чинь ингээд нэг сайхан хэлсэн багш. Амнаас би эрэхтэн хиймэрлүндаа тий сүлд энэ болгоноороо чи өнөөд энэ жил ер нь ямар хуу байх нь вэ гэдгийг гаргаад өгж байгаа. Тийм учраас бол тэр чиглэлдээ засал номоо сайн хийлгээд тэгээд их сайхан бэлэг дэмбэрэлтэй угтаад тэгээд бүгдээрээ одоо хичээж ажиллах хэрэгтэй. Энэ жил бол ягаад өгтөр Монгол улсын хэмжээнд ер нь эдийн засаг энтер муудж гин гэдэг чинь юу хэлж байгаа юм бэ гэхээр биднийг сайн ажиллаа. Чи их сайн ажил. Сайн ажиллаж ижил энийг давал гэсэн үг шүү дээ. Ер нь тий. Тэрнээс бол энийг яриад залхуурах юм бол та нөгөө тийшээ явчих магадгүй. Тийм учраас одоо сайхан ажиллаа. Их бүр харин илүү ажиллая. Тэ? Илүү зүйлийг бүтээе. Тэгээд энэ сар жилдээ бол Монголын ард түмэн бүгдээрээ одоо эрүүл байх хэрэгтэй. Сайхан одоо цог золбоотой та бүгдийн нь одоо сансан бодож байгаа бүтээчи гэсэн болгоно одоо улам их одоо ясчлан хурдан түргэн одоо бүтэж за тэгээд ид агуурсаар элбэг дэлбэг байж эрдэм мэдлэгээр одоо их баялаг байхын одоо ерөөл өргөж байна. За юутач гэсэн баярлаа. 2015 он бол их өөдлөхийн жил болтугай гэдэг. Ерөөй тэгээд хүрэлцэн ирсэн танд маш их баярлаа. За ингээд Дотно Сав ток шоуны маань энэ үдшийн дугаар өндөрлөж байна. За бидний ярилцлага та бүхэн таалагдсан бахаа гэж бодож байна. Эх 7 хоногийн цаг мөчтөө Монголынхоо дараагийн сайхан хүндтэй зочныг та бүхэнтэйгээ уулзах болно. Баяртай үзэгчтэй.